Оройн төр үзэгчдээ Монголын мэдээ сувг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн мэгүр гарагийн дугаарыг үзүүлж байна. Ханад томоогийн өвчлөл их байгаагаас болж өрхийн болон дүүргийн эмнэлгүүдийн ачаал 2 дахин нэмэгдэжээ. Өвчлөл гэр хороолд хамгийн өндөр байгаа нь агаарын бохирдолтой холбоотой гэж эмч нар тайлбарлаж байна. Чингэлдээ дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эмч бод сүрэн сүүлийн үед өдөрт 40-50 хүнийг хүлээн авч байна. Түүн дээр ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь ханаад томоо туссан тэгээс 15 насны хүүхдүүд байгааг хэллээ. Ханаад хүрсэн хүүхэд нэг удаа эмчилгээнд хамрагдаад бүрэн идэхгүй ахин дахин ирэх тохиолдолч илбэг байна. Гүйлгээд бөөлжөөд тэгээ халуураад ерөнхийдөө хоол цанд айгуу дургу шээж баахын хүртэл холтцсон. Тэгээд ойрхон дахиж ирж үзүүлж. Өмнө дүүргийн эмнэлэг дээр нэг оцсон. Тэгээд чагнуулаад ер нь гайгүй гэдгсэн. Тэгсэн ерөөсөө зүгээр болохгүй. Тэгэл дахиад явж байна. Тэгээ одоо 2 дахь нөгөө ханааднаас олж ирж байна. Нөгөө идэвчээ нэг 7 хоногийн дараа юм уу нэг 10 хоногийн дараа дахиад ханиад төрчээд байгаа байхгүй. Тэгээд одоо ингээ 2 хүүхдээ хоёулаа ханиад төрөөд 2 удаа ирж байна. Агаарын бохирдолтой холбоотой утаа их байгаа болохоор зэрэг харшлын гаралтай ханиад их байх шиг байна. Юусоо хүүхдүүд дандаа хахад цацсан, ханиалгаснасаа болоод бөөлжсөн, хоолойн бачуурсан, чэжийн шуугсан тийм л харшлын холбоотой ханиад их байна. Тэгээд гэр хороол болохоор зэрэг манайхан чинь дандаа нөгөө төлийн нүүрс төлдөг тэрнтэйгээ холбоотой л. Чингэлдээ дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн ачаалал нь 2 дахин хэтэрсэн байна. Тус эмнэлэгт өнөөдөр ирсэн 40 хүүхдийн 35 нь гэр хорооллын. Энэ нь агаарын бохирдол ихтэй бүс нутагт ханиадны өвчлөл өндөр байгааг илэрлээ. Ханиад маш хүнд тусч байгаа нь ч харшилтай хавсарч байгаатай холбоотойг эмч нар хэлж байна. Уушигны хатгалгаа маш их хүнд, ялангуяа 2 уушигнд бол их амархан ганц 2 хоног ханиалгаал энэ жилийн хувьд хурдан хугацаанд татгаа болчиход байгаа. Танай эмнэлгийн хувьд ачаал нь 2 дахин нэмэгдсэн байна шүү дээ одоогийн байдлаар. Яг энэ хүүхдийн тасагтаа багтаах боломжгүй болсон учраас мэдрэлийн тасагтаа хүүхдүүдэд авч эхэлсэн юм. Тэ эмчилгээ эрхэлсэн орлогч дарга болон байгууллагын удирдлагууд дээрээс нь яг эмч зөвлөгч нарын хүрэлцээ муугаас гадна орны хүрэлцээ бол 1 номерын хүнд асуудал болчиход байгаа. Ер нь яг манайх одоо энэ тасаг маань 4-5 давхартай байрладаг нийтдээ 75 ортой гэж ярьсан. Тэгэхээр 2 дахин ачаал нэмэгдсэнтэй холбоотойгоор өчигдрийн байдлаар бол мэдрэлийн засгаас суллаад хүүхдүүд аваад жигдрээд эхэлсэн байгаа. Эмнэлгүүд дотроо зохицуулт хийж бусад тасагтаа хүүхдүүдийг хэвтүүлж эмч нар илүү цагаар ажиллаж ханиадны эсрэг бүх боломжоор тэмцэж байна. Өвлийн улирал дөнгөж эхэлж томоогийн дэгдэлтийн эд үе ирээгүй байхад ийм байгаа юм чинь цаашид хэрхэх вэ гэдэг асуудал эндээс бий болж байна. Тийм цаашдаа ер нь өвчлөл нэмэгдэх нь тодорхой болохоор орны хүрэлцээг бол маш сайн анхаарч ажиллах хэрэгтэй. Дээрээс нь эм тарианы хангалт байна те. Эмнэлэгт ирж байгаа болон улсын сүр тендер зарлаад ирж байгаа эм тарианы хангалт, дээрээс нь эм тарианы чанар байна. Орны хүрэлцээ эмч нарын оронтой эмийн хангамж бол өнөө маргаашийн асуудал. Гэвч агаарын бохирдлоос үүдэлтэй харшлын гаралтай хавсарсан ханиадаар өвчлөх хүүхдийн тоо жилээс жилд нэмэгцээр байгааг яах вэ? Хотоо орхиод хүүхдээ аваад нүүх үү? Бохирдлыг байхгүй болтол утаатай эвлэрээд хүлээх үү гэдэг хүүхдээ тэрвэрээд эмнэлгийн хаалга сахин сууж байгаа ээж аав болгоны хамгийн их санаа зовох асуудал болоод байна. Нийтийн тээврийн үйлчлэгэнд явж байгаа том аврын автобуснуудад жолоочийн зэрэгцээ хянагч давхар ажиллаж эхэлсэн. Автобуснууд ухаалаг систем нэгтгэхэд 30 тэрбум төгрөгийг зарцуулсан. Энэхүү нийтийн тээврийн шинжилэл энэхүү ухаргад хүрээд байна. Өмнө нь кондуктор цалинжуулж байсан тогтолцоо руугаа эргэн шинжилээ гэсэн бухимдал баггүй гарч байгаа учраас уг асуудлыг бид тодруулсан юм. Кондукторууд тал мөнгө халаасалдаг гэж хардан нийтийн тээврийн үйлчлэгэнд ухаалаг системийг нэвтрүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл 350 орчим мянган иргэн л карта идэвхтэй ашиглаж байна. Энэ нь өдөрт үйлчлүүлдэг 800 мянган иргэний ердөө 40 орчим хувьтай тэнцэнэ. Үүнээс хөнгөлөлтөд зорчдог ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хасаад тооцоход карт ашиглаж тооцоогоо хийдэг ердөө 30 хүрэхгүй хувь байгаа юм. Мөнгөр карт туссан. Картны нөө цэнгэлдэг газар номер цөөх учраас мөнгөөр зорчдог. Энэхүү нийтийн тээврээр зорчдог иргэдийн 60% нь бэлэн мөнгөөр зорчдог нь автобус компаниудын орлого согт утгах бас нэг шалтгаан болоод байна. Учир нь иргэд мөнгөө дутуу төлдөг, хуурамч дэвсгэрт тасархаа уранхай мөнгө ашигладаг гэд зөрчлүүд их гардаг болжээ. Яг хүмүүс их дутуу мөнгө хийж байна. Дутуу мөнгө их хийж байна. Хүүхдүүд бол тэр чигээр хойш яваад тэр мөнгө карта очсон ч цоцог юм шиг дөрөв цайлаа явж байна. Мөнгөө дутуу хийж байна манай ард түмэн.
Хүмүүхэн дотоо хийдэг бас хөл үед 50 төгрөг хийж гин 20 төгрөг хийж гин тал 500 хийж гин ийм л учиртай байна да. Ийм л учраас ганцхан жилийн өмнө голоод ажилгүй болгож байсан кондукторуудаа эргээд мөнгө хянагч болгоод цалинжуулж эхэлжээ. Нийслэл хотын хэмжээнд 920 том хувийн автобус бол нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг. Нэг автобус бүрт одоо хянагч шалгагч ажиллана гэх юм бол нэг хянагч шалгагчийг 400 мянган төгрөгөөр цалинжуулдаг гэж тооцвол сарда 368 сая төгрөгийг бол яг эдгээр хүмүүсийн цалинд нийслэлийн одоо төсвөөс гаргаж өгөх шаардлагатай болно. Нийслэлийн төсвөөс 2015 онд 60.6 тэрбум төгрөг, 2016 онд 80 тэрбум төгрөгийг автобус компаниудын үйлчилгээний хөлсөнд олгожээ. Энэ мөнгөө смарт картаар олсон мөнгөөр иргэн олж авна гэж тооцсон ухаалаг систем нэвтрүүлсэн. Гэтэл 2015 онд смарт картын орлого 47 тэрбум төгрөг, 2016 оны 11 сарын байдлаар 41 тэрбум төгрөг буюу олох ёстой мөнгөнийхөө бараг тэн хагасыг ч олж чадаагүй байна. Ийм алдагдaltaй тогтолцоог нэвтрүүлэхдээ бас 30 тэрбумыг цацсан нийслэлийн захиргаануудад хянагч нарын цалингч нийслэлийн төсвөөс олгож байна. Орлого бол буурсан. Тэг. Яагаад гэвэл орлого буурна гэдэг нь төсвөөс гарах зардал нэмэгдээд байгаа. 100% бүх хүмүүсийг захим шилжүүлэх хэрэгтэй байдал. Энийг маг хийдэг. Одоо ерөөсөө л 30 гаруй хувь л захим картаар зорчдог. 60 гаруй хувь нь бэлэн мөнгөөр зорчдог. Энээс болоод орлого унчаад байгаа. Өнгөрсөн хугацаанд бол саяны өөрөө хэлсэн алдаа дутагдлууд бол гарсан нь үнэн. За 17 оны тухайд одоо энэ алдаа дутагдлаас яаж одоо сэргийлэх үү, яаж эднэрийг арилгах уу гэдэг чиглэлд бас нийслэлийн засаг даргын хамгийн газар дээр ажлын хэсэг гарцсан одоо холбогдох энэ ажлуудыг яриад явж байгаа. Смарт карт ашигладаг бүгд найрамдах Солонгос улс зэрэг гадны оронд зоосон мөнгө эсвэл бэлэн мөнгө таньж уншдаг машин ашигладаг. Гэтэл манад мөнгө цуглуулах хайрцаг нь хандивын хайрцаг төдий ажиллаж байгаа нь бүх талыг алдагдалд оруулах шалтгаан болсныг жолоочд учирлаж байлаа. Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр студиэс танд шууд хүрч байна. Төрийн албан хаагчид офшор бүсэд данс нээх, хуулийн этгээд байгууллагын хориглох талаар бие даасан хууль гаргах шаардлагатай гэж Улсын хурлын хууль зүйн байнгын хорооны гишүүд үзэж байна. Тиймээс нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг засгийн газарт буцаах хэрэгтэй гэсэн байр суурьнаас байнгын хорооны гишүүд хандлаа. Ерөнхий прокурортой жившилтсэн гэдэг улс орнуудын хувьд офшор бүсдэх мөнгөний их үүсвэрийг шалгах зохих татварыг нь төвлөрүүлэх улс орн руугаа татаа авах ажиллагааг идэвхтэй зохион байгуулж байна. Гэтэл засгийн газраас санаачлан боловсруулсан хуулийн төслийн зарим заалт нь албан тушаалтнууд офшор бүсэд мөнгөө байршуулах боломжийг олгох, тэднийг хамгаалахад чиглэсэн хийдэлтэй болж байгааг Улсын хурлын гишүүн Аяр сайхан сануулж байна. Энэ албан тушаалтнууд нь эмнэлэгт үзүүлэх сургалтын зорилгоор болон эрүүл мэндийн бус шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх үедээ данс нээх хууль этгээд байгуулах энэ явдлыг нээж өгсөн байгаа энэ хуулиар. Авилгатаа тэмцэх газарт хөрөнгө оруулгын мэдүүлэг өгдөг төрийн албан хаагчдын хувьд гэр бүлийн гишүүд болон ойр дотных нь хүмүүсийн офшор бүсэд данс нээх хуулийн этгээд байгуулах боломжийг олох байдлыг цаашдаа хориглох зохицуултыг давхар хийх шаардлагатай эсэх тухайд ч яригдж байна. Тухайн зохицуултыг хийсэн нөхцөлд үндсэн хуулийн үзэл баримталтай зөрчилдөх нөхцөл байдал үүсч болзошгүй гэсэн тайлбарыг хууль зүйн дотоод хэргийн дэд сайд инквайр өгч байна. Тухайн жирийн иргэдийн хувьд яагаад өөрийнх нь төрөл садан төрд ажилтгийн төлөө жирийн төрд ажилтгүй иргэн яагаад миний ирэх гадаад данс юм уу нэг сургалтынхаа төлбөрийг төлдөг юм уу тэр данс нээх эрхийг яагаад Монгол улсын төр хязгаарлах гэдэг юм бэ гэдэг энэ үндсэн хуулийн зөрчлийн асуудал руу орох гээд байгаа юм байна. Харин төрийн албан хаагч офшор бүсэд данс нээх хуулийн этгээд байгуулахыг хориглохдоо оновчтой хувилбараар хуулийн зохицуултыг шаардлагатай байгааг Улсын хурлын гишүүн Гамболд сануулж байна. Хүний эрх хэрэгжүүлээ гэдэг юм эсвэл үндсэн хуулийн гэж заалт яриад сүүлдээ ер нь эцсийн дүндээ чинь болсон болоогүй бүхэл юм ах トゥ хамаатан садан төрөл найз нөхдөйгөө шугамар улс орныхоо бүхэл эдийн засгийг дордуулсан өнөөдөр төр явж байгаа биз дээ. Дахиад энийгээ таашаа өргөжлүүлэе гэж хүсэж байгаа юм уу? Аж ахуйн нэгж хуулийн этгээдүүдийн хувьд офшор бүсэд данс нээх хуулийн этгээд байгуулахыг хориглосон зохицуултыг хийх нь зөв эсэх тухайд ч яригдж байгаа. Бас хуулийн зарим нэр томьёог оновчтой тодорхойлох
шаардлагатай гэж улсын их хурлын гишүүд үзэж байна. За одоо улсын их хурлын гишүүн нэмд орж ийн байр суурийг хүргэе. Болсон болоогүй тэр офшор гэдэг тодорхойлолтын дотор орвол юуны чи яасан гадаад улс. Энээс ч болоод энэ юм чинь цаашаа явахгүй шүү дээ. Энэ ард түмэн чинь энэ хулгай уурыг чинь таслаад өгөөч гэд хүсээд шүү дээ. Наад өөрхөн тэнхэнэр дээр зарим нь ажиллагаа хийж гисэн нийтэд ил болж шүү дээ. Энийг харсаар үзсээр байгаад дараад өнгөрөх юм уу? Засгийн газрын санаачлан боловсруулсан хуулийн төслийг зас сайжруулах, офшор бүсэд данс нээх хуулийн этгээд байгуулахыг хориглохтой холбогдох харилцааг зохицуулсан бие даасан хууль гаргах хэрэгтэй. За тиймээс засгийн газрын боловсруулсан хуулийн төслийг буцаах шаардлагатай гэж улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх нь үзэж байна. За байнгын хороо саналаа улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд гаргах юм. Эдийн засгийн хүндрэл, валютын шин савлгаанаас болж хувийн хэмжлэлийн хүнд нөхцөл байдалтай байгаа тухай бид өчигдөр цагийн хүрээр мэдээлсэн. Тэгвэл эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, ажлын байр, татварын их үсрэг нэмэгдүүлэх замаар төр хувийн хэмжил хамтдаа энэ хүндрэлийг даван туулах боломжтой гэж ерөнхий сайд хэлж байна. Өнөөдөр тэрээр хувийн хэмжлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтөд уулзаж энэ талаар санал солилцлоо. Нийтийн хоол хүнсний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл худалдааны бизнес эрхэлдэг чиглэл компани Чингис Бондын их усүрээс зээл авч бүтээгдэхүүнийхээ нэр төрөл чанарыг сайжруулсан байна. Одоо энэ үйлдвэр хүнсний технологи олон улсад мөрдөгдөг стандартуудыг бүрэн хангасан чанартай бүтээгдэхүүнийг олон тоо ширхгээр үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Гэсэн ч ихэнх аж ахуйн нэгжүүдийн адил худалдаа авалт борлуулалтын тал дээр бэрхшээлтэй тулгарч байгаа юм байна. Ижил төстэй боловч хямд чанаргүй бараа зах зээлийг нэзэлждэг гэж тус компани захирал хэллээ. Илгүүр дотооддоо хийж чадж байгаа баялаг бүтээгчдийн хийсэн бараа бүтээгдэхүүнийг төр тендертэй шууд худалдан авдаг. Энэ хуулийг гаргаач. Хоёрдугаар бидний үйлдвэрлэж чадж байгаа бараа бүтээгдэхүүнийг гаднаас орж ирэхэд нь импортын татварыг нэмээд өгөөч. Зах зээлийн өмнө хамгаалж өгөөч. Бүтээгдэхүүний борлуулалт муу байна. Төр худалдаа авалтаа хийхдээ дотоодын үйлдвэрлэгчидтэй давуу боломж олох хэрэгтэй гэж эх орны үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгийн өндөрлөөс гарцгаан урайндор зохион байгуулагдсан үзэсгэлэн уулзалтын үеэр хувийн хвшлийнхэн засгийн газрын тэргүүнд хэлж байсан. Ерөнхий сайд ч мөн энэ тал дээр санал нэгдэж байлаа. Харин татварын ялгууртаа бодлого хэрэгтэй гэдэг саналын тухайд тэрээр ийм хариулт өглөө. Бүр огт одоо татваргүйгээр байдаг юм уу? Аль эсвэл бас одоо зах зээлийн хамгаалж нэгдэг байдлаар орж ирж байгаа импортын бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлж зах зээлийн одоо бараа бүтээгдэхүүний үнийг нэмэх гэдэг ч юм уу. Ийм одоо байдлаар асуудлыг шийдэх биш хамгийн оновчтой хөлбөрийг олж сонгож шийдэх нь бол засгийн газрын одоо гол зорилго. Манай улсын хувьд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн тулд импортыг орлох тухай биш экспорт хийдэг үйлдвэрүүдийг дэмжих хэрэгтэй гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Тэгвэл энэ чиглэлд барилгын дулаалгын материал үйлдвэрлэгч Базалт үйл компани томоохон төсөл санаачилсан байна. Тэд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж Япон, Солонгос, Хятад, Орос зэрэг бүс нутгийн улсуудад экспорт хийхээр зах зээлийн судалгаа хийж техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байна. Жилдээ бол дунджаар нэг 10 гаруй сая долларын экспорт хийнэ гэсэн боломж судалгаа байгаа. Ийм боломжч байгаа. Төслийн санхүүжилтийн бол 8 орчим сая еврог бол Италийн Intesa Sanpaolo банк өгч байгаа. Манай талаас бол нэг 9.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа. Шинэ технологи, инновацийн үйлдвэрлэлийн хөгжлийг нэвтрүүлэх нь ажлын байр болон татварын орлогыг нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой. Эхний ээлжинд гадагшаа экспорт хийж валютын орлогыг нэмэгдүүлдэг маа гэхэд импортыг орлож дотоодын хэрэгцээг хангахад гадагш уурсах валютын урсгалыг саарамжуулна. Энэ нь цаашлбал валютын эрэлтийг бууруулах замаар ханшиг тогтворжуулахад нэг талаас хөшүүрэг болох юм. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж дотоодын худалдаа авалтыг нэмэгдүүлэх нь эдийн засгт ингэж бодитоор үр нөлөө үзүүлдгээрээ ач холбогдолтой маа. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 75% нь долоо ба түүнээс дээш баалын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд багтдгийг Одон оронгийн офисын хүрээлэнгийнхэн хэлж байна. Сүүлийн 10 жилд газар хөдлөлтийн давтамж мэдэгцвэс нэмэгдэжээ. Шадар сайдын санаачлагаар газар хөдлөлтийн гамшигын эрсдлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага сэдвт үндэсний семинар өнөөдөр төрийн ордонд боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд газар хөдлөлтийн хагарал үүссэн 6 байршил байдгийг судлаачид тогтоожээ. Үүнд эмээлт, гүнж, хустай, богд уулын урд талд авдар шархай, за мөн мөнгөн морьт, дэрэнгийн хагарлууд багтдаг. За үүнээс эмээлтийн хагарал нь 2005 оноос хойш жилд бараг 1000-аас 2000 удаа давтагдж байна. Эмээлтээс бусад хэсэг газарт харьцангуй бага газар хөдлөлт болдог байна. Газар хөдлөлийг урьдчилж хэлж чадахгүй ч гэсэн газар хөдлөл өөрөө хүн
хүн амьтанд шууд аюул учруулдаг. Одоо хүмүүс өөрсдөө барьсан барилгад дарагч унаад байгаа байхгүй. Баруун бүсийн нутаг бол ерөнхийдөө газар хөдлөлийн идэвхтэй бүсэд ордог. Манайхад хуучин хийсэн зургаар бол ховд 70 задагт бол жишээлбэл баал нь 9-тэй гэж гарч ирдэг. Газар хөдлөлт болохыг нэг ч эрдэмтэн судлаач ямар ч тоног төхөөрөмжөөр урьдчилан мэдэх боломжгүй. Хэрвээ ийм эрсдэл үүсвэл хамгийн түрүүнд тайван байх нь чухал юм байна. Газар хөдлөлч өөрөө байгаль үзэгдэл шүү дээ. Гүүж хараагаад янз бүрийн одоо эд өгшил цогцол гэдэг юм альтраа дунд гэдэг чинь миний бэртлээс бол одоо өөр амнаас алдах тохиолдол гараад идэх. Өөрийгөө толгой дээр янз бүрийн унаад одоо зогсчих тийм бэртэл гэмтлэгслээс хамгаалаад дараа нь одоо энэ зааланд байгаа хүмүүсийн мэргэжлийн байгуул олон нийтийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу гадагшаа гарах юм л үйл хийх ёстой. Сургууль цэцэрлэг хүрэлцэхгүй байна гэд 2 давхар барилгыг 3 давхар болгоод ээж болохгүй. Хэрвээ газар хөдлөлбөл энэ томоохон эрсдэл дагуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл барилга байгууламжийн аюулгүй байдалтай анхаарч яг л стандартын дагуу барих ёстой. Монгол улсын хэмжээнд 120 гаруй мянган барилга ашиглагдаж байгаа. Энэ барилга байгууламжуудын 27-28% нь бол өндөр одоо газар хөдлөлийн 8 бал 9 балын бүсэд байж байна. За дээрх барилгуудын 30-35% нь бол тоосхон буюу каркасан хийцтэй барилга байгууламжууд байна. Тэгэхээр энэ болгонтой уялдуулаад газар хөдлөлийн төсвөрлөг арга хэмжээг барилга болгон дээр за тухайн объект болгон дээр бол тодорхой арга хэмжээнүүдийг өөр хэлбэрээр авах хэрэгтэй юм аа. Үндэсний санаар сургууль цэцэрлэг, эмнэлэг, олон нийтийн үйлчилгээний байгууллагын удирдлагууд оролцсон юм. За бид барилга байгууламжаа газар хөдлөлтөнд хэр төсвөртэйг мэрэгжлийн байгууллагаар үнэлүүлэх шаардлага байгаамаа. Өнөөдрөөс эхлэн Монгол Улсын шадар сайдын ажлын алба, онцгой байдлын ерхий газраас газар хөдлөлтийн гамшигт төсвөртэй аюулгүй орчин бий болох хөдөлгөөнийг өрнүүлж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол, соёл шинжилх ухааны байгууллага, нэгдсэн үндэсний байгууллагын гамшигын эрсдлийг бууруулах газартай хамтран хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрийг өнөөдрөөс эхэлж байгаа гэдгийг та бүхэндээ дуулахад бас таатай байна. Нэгдсэн үндэсний байгууллага Монгол улстай гамшигын эрсдлийн удирдлагын чиглэлд урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн. Цаашид ч хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх болно. Гамшигаас урьдчилан сэргийлэх нь ганцхан төрийн байгууллага хариуцах асуудал бишээ. Энд иргэн бүрийн оролцоо байх ёстой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулахын тулд 4 чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгааг Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Баяр сайхан хэлсэн юм. За үүнд салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, хууль эрхцэн орчинг боловсронгуй болгох, Монгол орны болон Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжэлт, цаашдын төлөв байдал, аюулын үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлэх, за хот төлөвлөлтөнд төвлөрлийг сааруулах зэрэг асуудал багтжээ. Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, хууль зүйн дотоод хэргийн сайд Бямбацогт Оросын холбооны улсын дотоод хэргийн сайдын урилгаар тулз улсад ажлын ажил хийж байна. Хууль зүйн дотоод хэргийн сайд Бямбацогтыг Оросын холбооны улсын хууль зүйн сайд Коноваловтой уулзахад энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн тохиож байгааг онцлон хоёр улсын хууль зүйн яам хоорондын уламжлалт хамтын ажиллагааг баяжуулан өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэн хэлжээ. Тэрээр Оросын холбооны улсын хууль зүйн сайдын эрхлэх асуудалд холбооны хорихол илрүүлэх байгууллага, холбооны шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний төв, эрх зүйн мэдээллийн эрдэм шинжилгээний төв зэрэг байгууллага ажилдаг болохыг танилцуулсан байна. Ингэхдээ Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Оросын холбооны улсын ял шийтгэл гүйцэтгэх холбооны албатай хийсэн хамтын ажиллагааны санамж бичиг харилцаа хамтын ажиллагаа идэвхжихэд түлхэж үзүүлж байгааг хэлжээ. Уулзалтын төгсгөлд Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн яам болон Оросын холбооны улсын хууль зүйн яам хооронд 2017-оос 2018 онд хамтран ажиллах хөтөлбөрт сайд нар гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь манай хоёр орны эрх зүйн салбарын хамтын ажиллагааны хөгжилд онцгой ач холбогдолтой юм аа. Ардчилсан намын 6 дугаар их хурал өнөөдөр хэллээ. Ардчилсан намын бүх шатны байгууллага болон засаг захиргааны бүх нэгжийг төлөөлөн 1210 төлөөлөгч их хуралд оролцож байна. Энэ удаагийн их хурал нь Ардчилсан нам улсын их хурлын болон орон нутгийн сонгуульд ялагдал хүлээж засгийн эрхийг шилжүүлсэний дараа болж байгаагаараа онцлог юм. Их хурлаар намыг бүхэлдэн шинжлэх болов уу гэж төлөөлөгчд харж байна. Ардчилсан нам улсын их хурлын болон орон нутгийн сонгуульд ялагдсан гол шалтгаан нь сонгуулийн эцсийн мөчид гарсан эрдэнэт үйлдвэрийн ховшлолтой холбоотой гүтгэлэг, зах зааны нүүдэл, за эдийн засгийн нөхцөл байдал, намын дотоод зөрчил, за дээрэс нь 3 дахь улс төрийн хүчин болох Монгол Ардын хувьсгалт намын өрсөлдөх чадвар буурсан зэрэг шалтгаанууд гэж үзэж байна.
Тодруулбал Монгол Ардын хувьсгалт намд саналаа өгдөг байсан сонгогчдын дийлэнх нь Ардын намд саналаа өгсөн. Энэ нь улс төрд 3 дахь хүчний орон зай хомигдож байгаагийн илрэл бөгөөд хамгийн том 2 намын дунд өрсөлдөөн зөнгөлөх хандлага руу орж байна. За иймд энэ удаагийн их хурлаар түүхэн шинжилгээ хийх шаардлага тулгарсан. За мэдээж энэ нь хариуцлага тооцохоос эхэлнэ гэж их хурлын төлөөлөгчид үзэж байна. Сүүлийн жилүүд бол Ардын намын их хурл гэдэг зүйл огт болоогүй. Бараг үндсийн зөвлөлт хоороо хүртэл жилдээ огт хуралдааг байсан. Тэгээ энэ удаа бол одоо урд урдын даргууд хариуцлага тооцно гэж найдаж байгаа. Яагаад гэвэл энэ Ардын намын ялагдлын шалтгааныг олон мянган одоо эгэл жирийн гишүүд хүртэж байгаа. Дороос энэ анхны үүрээс оруулж их ард түмний үгийг сонсуулах сайн байна гэж бодож байна. Тэгээ сумаас нэг хүн сонгогдож ирж байгаа. Одоо сумаас 2 юм уу 3 юм уу тэгж олонхоор хариул сонгуульд эв нэгдлгүй гаргасан. Олон фракцийн хуваагдлаас болж энэ бол ер нь зөвхөн ардчилсан нам биш. Аливаа зүйл хуваагдaltaа байх тусмаа эв нэгдлгүй байх тусмаа бол ямар нэгэн ялагдах хүлээх нь тодорхой юм а гэж энэ бол баталж өглөө. Ямар нэгэн мөнгөтэй хөрөнгөтэй энэ том бүлэглэл фракцуудын эсрэг зогсож чаддаг, үгүй гэж хэлж чаддаг, ардчилсан намын эрх ашиг, ард түмний эрх ашигын төлөө байж чаддаг тийм л одоо намын дарга хэрэгтэй. Бид өдийг хүртэл үндэсний зөвлөлт хорооны 228 гишүүдийн дунд л одоо фракцууд санал хуваагдаад мөнгө тараагаал за тэгэл олон улс намын дарга сонгодог байсан. Үүнийг одоо би буруу гэж бодож байгаа. Нам гэдэг бол дээрээ төвлөрсөн. Дагах хүчтэй байх нь бол их цохимжгүй гэж боддог. Намын бодлого бол ерөөхдөө гишүүд талдаа бол доороо бол үнэхээр алдагдсан. Үндэ бол дээрээсээ баргалж одоо танкбас өдөрдөг төв систем рүү бол орцсон байсан. Одоо энэс бол үнэхээр одоо хөллүүгөөч гэсэн бодлого явагдах байхаа л гэж бодож байгаа. 1,900,000 одоо сонгогчид одоо яг сая 2016 оны сонгуулийн нэрийн жагсаалтан дээр байсан. За түүний сая 100 орчим мянган одоо хүмүүс бол залуучууд байсан. Энэ залуучуудын үг, үзэл хоолой, дуу хоолой гэдэг бол ер нь маш их чухал байна. Ардчилсан намын дөрмийн шинжилгээний хэд хэдэн төсөл их хуралд орж ирлээ. Тухайлбал намын даргын оруулсан саналд бүх шатны намын удирдлага сонгуульд ялагдвал ажлаа хүлээлгэн өгөх, 4 жил дахин нэр дэвшихгүй байх, намын дотоод сонгуулийг бүх нийтийн санал хураалтын зарчмаар явуулах зэрэг үндсэн өөрчлөлтүүд тусгажээ. Мөн тэрээр хэдийгээр ардчилсан нам засгийн эрхийг шилжүүлэн өгсөн ч өнөөдөр хүчрхэг хിവэрэ байгаа гэдгийг санууллаа. Энэ жилийн сонгуулиар ардчилсан нам үр дүн маань улсын хурд бүлэгтээ нийслэлийн 9 дүүргээс 3 дүүрэгт 21 аймагаас 2 аймагт 330-аас 109 суманд ялалт байгуулсан. Бид Монголынхаа улс төрийн давцанд гол тоглогчд байсаар байгаа шүү. Үнэхээр өнгөрсөн сонгуул манай намын хувьд улс төр нийгэм эдийн засгийн хүнд үед магадгүй 26 жилийн туршид тохиолсон хамгийн хүнд нөхцөлд болж өнгөрсөн. Энэ 7 сонгуулийн үр дүнгээс 8 дахь сонгуулийг бас таах юм бол хэрвээ бид сүрэг хүчний үүргээ сайн биелүүлэх юм бол хэрвээ бид одоо төлөвлөж байгаа ардчилсан намынхаа дөрвөн бусад үйл ажиллагаа бүтцийнхаа шинжилгээг сайн хийж чадах юм бол 2020 онд сонгогчдын олонхын санал ардчилсан намд ирэх боломжтой юм аа. За их хурлын үеэр аймаг сумдаа ялалт байгуулсан намын байгууллагуудад тух гардууллаа. Өнгөрсөн 4 жилийг сонгогчдод дүгнэхдээ зөвхөн ардчилсан намд хариуцлага тооцсон бол бас байгуулсан гавьяаг нь мартаж болохгүйг онцоллоо. Ардчилсан нам нийгмийн эв нэгдэл улс төрийн доктортой байдлыг бүхнээс эрхэмд үзэж 2012 оноос Монгол Ардын хувьсгалт нам, Монгол үндэсний ардчилсан намын шударгаас эрсэл болон иргэний зориг ногоо намтай 2014 оноос улсын их хурлд суудалтаа бүх намуудтай түүний дотор Монгол Ардын намтай хамтарч засгийн газраа байгуулан ажилласан юм аа. Бүхэлд нь авч үзвэл ардчилсан нам өнгөрсөн 4 жил эдийн засагт бүтцийн болон чанарын өөрчлөлт гарч үйлдвэржилтийн үндэс суурь тавигдаж зам тээврийн дэд утсын хувьд сүүлийн хэдэн 10 жил хийгдээгүй бүтээн байгуулалтыг улс орон даяар хэрэгжүүлсэн. Энэ удаагийн их хурлаар намын үндсэн дүрмийг шинжилнэ. За харин намын шин даргаыг бүх гишүүний санал хураалтаар сонгож их хурл батламжлах болов та. За энэ удаагийн их хурлаар нэр дэвшигчдийг тодруулж 2-3 сар сунгаа явуулсны дараа эх оны 2 дугаар сарын сүүлээр намын бүх гишүүдийн дунд санал хураалт явуулах тухай яригдж байна. За гэхдээ эцсийн шийдийг өнөөдөр маргааш хуралдах их хурл гаргана. Япон улс өвсний үндэс төслөөр дамжуулан 15 жилийн хугацаанд Монгол улсад 64 орчим тэрбум төгрөгийн бусалдгүй тусламж үзүүлсэн байдаг. Өнөөдөр өвсний үндэс төслийн хүрээнд 3 аймгийн аслагдмал сумдын боловсролын байгууллагын засварын ажлыг санхүүжүүлэхээр боллоо.
Өвсний үндэс төслийн 80 орчим хувь нь боловсролын салбарт хөрөнгө оруулсан байдаг. Энэ удаа ч хязгаар нутгийн сурагчид болон орон нутгийн иргэдийн асуудлыг шийдэх зорилгоор Дархуул аймгийн Хонгор болон Завхай аймгийн Төдөвтэй сумын дотор байр, мөн Дундгов аймгийн Сайн цагаан сумын цэцэрлэгийн засварт нийт 2 тэрбум 755 сая төгрөгийг зарцуулахар болжээ. Энэ бол өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд Шарын гол сум 2 удаа, Хонгор сум, Орхон сум 2 удаа авсан. Ингээ одоо энэ удаа бол дээр их байгуулсан сум авлаа. Ингээ манай хөдөөгийн 3 сум байдаг. Ингээ 3 сум гуруулаа энэ төсөл хөтөлбөрт хавьл хамрагц. Төдөвтэй сум бол Завхай аймгийн бас нэлийн хойтлын чиглэлийн сум, өвөлдөө цас их ундаг ийм одоо сум учраас энэ сумын хүүхдүүдийн дотор байрны асуудлыг шийдэж өгч байгаа нь бол олон хүүхэд, олон эцэгхэд бас амьдрал бэлгэлсэн, аж аргал бэлгэлсэн, оюун ухаан бэлгэлсэн ийм сайхан хөрөнгө оруулалт болж байна гэж үзэж байна. Япон улсын засгийн газраас хэрэгжүүлдэг өвсний үндэс буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь 1990 оноос Монголд хэрэгжиж эхэлсэн. Мөн улс төрийн тогтворгүй нөхцөлд хязгаар нутгийн иргэдийн амьдралд шууд нөлөөлөх зөөлөн хөрөнгө оруулалтын хэлбэр нь өвсний үндэс гэдгийг эдийн засагчид онцолдог. Бүх аймагт оролцоод одоо хэрэгжиж ирсэн. Тэгээд голрон одоо боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, өөрөөр хэлбэл иргэдэд тулгаж байгаа асуудлыг шийдэхийн төлөө энэ өвсний үндэс төслийг хэрэгжиж ирсэн. Өнөөдөр 503 дахь одоо төсөлд гарын үсэг зорлоо. Тэгээд өнөөдөр гарын үсэг зорсон төсөлөөр 208 суманд энэ өвсний үндэс төсөл хэрэгжүүлсэн байна. Манай улсын инфляц 325% хүрчихсэн хүндхэн үед Монголд хандивлагч байгууллагуудыг уриалан 250-аас 300 сая долларын хөрөнгө оруулалтыг Монголд татаж байсан түүх Япон улсад бий. Энэ мэтчлийн Японы ард түмэн монголчуудын хүнд үед олон тусламж хүргэж ирснийг гарын үсэг зурх ёслолд ирсэн албаны хүмүүс дурсаж байлаа. Төвлөрлийг сааруулж орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх асуудлыг сүүлийн 20 жил ярьж байгаа. Гэвч төвлөрөл саараагүй өдийг хүрээд байна. Тэгвэл өнөөдөр төвлөрлийг сааруулах бодлого орон нутгийн хөгжил сэдвт нутгийн удирдлагын чуулган боллоо. Орон нутаг бие дааж хийж болох, шийдвэрлэж чадах олон ажил бий. Гэвч нийгмийн хамгаалал, байгаль орчин, хөдөлмөр эрхлэлт зэрэг бүхий л салбарын төсөв хөрөнгө, хүний нөөц зэргийг дээш уламжилж, хөрөнгө мөнгө хүсэх байдалтай ажиллаж байна. Энэ нь аймаг нийслэл, сум дүүрэг, баг хороодын түвшинд иргэдтэйгээ ажиллах, тэдэнд чиглэсэн олон ажил зохион байгуулахад саад учруулж байгааг чуулганд оролцогчид хэлж байна. Орон нутагт ялангуяа аймагт үйл ажиллагаа явуулдаг гол агентлагууд хэлтсүүд байгаа шүү. Тухайлах юм бол нийгмийн суурь үйлчилгээ одоо үзүүлдэг одоо хөдөлмөрийн хэлтэс, тэгээд нийгмийн одоо халамжийн хэлтэс, за хүүхэд залуучууд гэр бүлийн хэлтэс гээд одоо энэ гол агентлагуудын томилгоонууд нь яамнасаа байх жишээт. За мөн одоо энэ боловсролын байгууллага, соёлын байгууллагуудын энэ төсөв нь бас одоо дээрээс яамнасаа байх жишээт. Тэгэхээр зэрэг орон нутгийн өөрийн одоо эрх мэдлийн одоо цар хүрээгийг нэмэгдүүлэх ийм одоо зайлшгүй шаардлагатай байгаа. За засаглалын хувьд бол үндсэндээ аймгийн одоо засаг дарга, сумдын дарга нарт бол засаглалын эрх мэдэл бол маш бага. Аймгийн засаг дарга гэхэд бол одоо олон хэлтс салбарын даргаыг томилох боломжгүй. Дээрээс одоо яам агентлагууд нь шууд томилждаг. За сумын засаг дарга гэхэд одоо сумын татврын байцаагчаа, улсын бүртгэлийн байцаагчаас томилох мэдлэг. Сумын дарга одоо битгэл аймгийн даргаш томилох мэдлэг шууд одоо улс дээрээс татврын ерөнхий газар юм улсын бүртгэлийн ерөнхий газараас сумын байцаагчийг хүртэл томилж байгаа. Монгол улс одоо шинэ үндсэн хуулиар хөгжиж эхэлсэн тэр цаг үеэс хойш үнэхээр тавигдсан чухал асуудлуудын нэг. Тэгээ ялангуяа алслагдсан одоо манай Ховд аймгийн хувьд бол энэ асуудал их хурцаар тавигддаг. Тэгээ төвлөрлийг сааруулах чиглэлд бол манай орон нутаг одоо улсын нийслэл энэс аслагдсан байдал, за мөн төв орон нутгийн хэмжээнд одоо хөгжлийн түвшний асуудал, зам тээвэр дэд үтсгэд маш олон зүйлээс одоо хамаардаг. Тийм учраас энийг бууруулахын тулд орон нутгийн түвшинд бас зөх хэмжээний зарим хуулийн өөрчлөлтүүдийг хийж хөгжлийн одоо чиг хандлагыг бүсийн чиглэлээр бүсчилсан байдлаар одоо өмнө нэлээд яригддаг байсан. Энэ чиглэл рүү төвлөрүүлж орон нутгийн түвшинд нь шийдвэрлэх, хүмүүсийн аж төрж амьдрах энэ нөхцөл боломжийг бас орон нутагт нь одоо өөрсдийнх нь хүчээр зохион байгуулдаг энэ чиглэл рүү оруулж өгөх юм бол энэ бас нэлээд ач холбогдолтой бас болж төвлөр саарах асуудал бас чухал хандлага болох байхаа гэж ингэж бодож байгаа.
Төвлөрлийг сааруулахын тулд гадны улс орны туршлагаас судлах ёстой. Тухайлбал холбооны бүгд найрамдах Герман улсын нутгийн удирдлагын тогтолцоо ямар байна вэ? За тэдний зүгээс манай улсад ямар зөвлөгөө өгч байгааг одоодуулгая. Монгол улсад нутгийн удирдлагыг бэхжүүлэх ёстой. Ялангуяа санхүү өмчийн эрх мэдлийг хөгжүүлэх хэрэгтэй. Төвлөрлийг сааруулах гол арга нь орон нутагт ажлын байрыг бий болгох ёстой. Зөвхөн уул уурхай хөгцсөн аймагт анхаарлаа хандуулах бус бүх аймаг сумдын хөгжлийг нийтэд нь харж бодлогоо тодорхойлох нь чухал байна. Төвлөрлийг сааруулах нь нутгийн удирдлагын үйл ажиллагааны хөгжлийн чухал нөхцөл. За үүний тулд хууль эрх зүйн орчинд шинжилэл хийж ажил хэрэг болгох хэрэгтэйгч чуулганд оролцогчид хэлж байсан юм а. Нэг ховор амьтан ургамлыг хамгаалах олон хууль бий. Гэвч хуулийн хэрэгжил тааруу байгааг судлаачид хэлж байна. Байгаль орчин аял жуулчдын яамнаас Эрдэнэттэй сонссон сэдвт уулзалт ярилцлага зохион байгууллаа. Байгалийн ухааны чиглэлээр судалгаа хийдэг Эрдэнэтэд ургамал амьтныг хэрхэн хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр санал солилцлоо. Хүний буруутай үйл ажиллагаа, хулгайн ам зэргийг зэгцлэхийн тулд хуулийн хэрэгжилтэнд анхаарах ёстойг тэд санууллаа. Монгол Улсын их сургууль Лондонгийн амьтны судлалын нийгэмлэг хамтраад зэрлэг амьтан хууль бус судалдааны чиглэлээр олон улсаас төсөлт ажлыг хэрэгжүүлж байна. Энд бол хууль бус судалдаатай асуудлыг яам санхүүжүүлэхээс илүүтэй төрийн бус байгууллагууд, олон улсын донор байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа. Энэ ажлууд бол бодлогот хэрхэн тусах вэ гэдэг нь чухал байна. Хууль бус агнууртай тэмцэхийн тулд засгийн газрын бодлогын төвшөнд өнөөдөр нэг юу гэдгийг тусгай хамгаалалттай газар бол чухал үнэн амьдрах орчныг нь хамгаалчид байна. Гэтэл тэнд хууль бус агнуур хаяагүй байгаа нь ерөөсөө Монголын энэ ховордсон амьтын хувьд хамгийн тэргүүлэх шалтгаан болж байгаа. Ховордын шалтгаан нь ерөөсөө хууль бус агнуур. 2025 онд 20 дэлхийн хэмжээнд 20 цоохор вирусны бүс нутгийг хамгаална гэж авсан байгаа. Энэний бол 3 бүс нутаг нь одоо Монгол орны нэлээд том газар нутгийг бол хамарч байгаа. 3 бүс болгоод энэний нэг хэсэг нь бол говийн ландшафтын нэг хэсэг байгаа. Ингэж ландшафтын түвшинд вирусыг хамгаалаа явах юм бол Монгол орны одоо бүхэл цоохор вирусны газар нутаг бол нэлээд хэсэг нь бол хамгаалагдах юм аа. Байгаль орчин аял жуулчлалын яамнаас шинжлэх ухааны үндэстэй бодлого боловсруулах ёстой. Энэ ч үүднээс Эрдэнэтэн судлаачдын саналыг авч байгаа нь цаашид урт хугацаанд хэрэгжүүлэх олон улсын төсөл хөтөлбөр цөөнгүй бий. Үүнд судлаачдын гаргаж байгаа саналыг тусгах юм байна. Хууль эрх зүйн орчин бол хангалттай байгаа. 2012 онд байгаль орчны багц хууль батлагдсан. Үүнтэй холбогдуулаад амьтан ургамлын чиглэлээр бол зөндөө хууль байгаа. Харин хууль хэрэгжих шатанда энэ бол одоо тийм хангалттай биш гэсэн дүгнэлтийг бол хийцэн байгаа тийм. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиараа амьтан ургамал ашигласны зохих хэмжээг буцаагаад амьтан ургамалдаа зарцуулдаг бол энэ нь өнөөдөр орон нутг дээр очиод хэрэгждэггүй ийм байдалтай байгаа. Монгол улсын засгийн газраас батлан гаргасан биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийг 2025 он хүртэл хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд амьтан ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар төр хувийн хэвшлийнхний түншлэлийг бий болгох юм а. Дараагийн багц мэдээллийг хүргэе. Адуг амьдар нь хил гаргаж байгаа асуудлыг бүрэмсэн таслан зогсоохыг Монгол Улсын шадар сайд хүрэлцэхээс хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд сэргэлэн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга цагаан хүү нарт дахин үүрэг болгожээ. Өгсөн үүргийн дагуу зохих арга хэмжээг авч Монгол Улс дахин хилээр адуг амьдар нь гаргахгүй тухай шийдвэр гаргаснаа өнөөдөр олон нийтэд мэдээллээ. Адуг амьдар нь экспортлохыг хориглох шийдвэрийг Монгол Улсын шадар сайд өмнө нь гаргаад байсан. Гэвч тухайн хоригийг зарим хүн хэрэгжүүлэхгүйгээр адуг зөв бусаар зориулалтын бус тээврийн хэрэгслээр олон тоогоор зөвөрлснөөс адуу дарагдаж гიშгэгдэн гэмтэл авах, үхэж үргэх тохиолдлууд гарсан байна. Мөн турж ицсэн, гэмтэж бэртсэн малаа тэжээж арчлахгүй, эмчлэхгүй орхидог байдал давтагдж байгаа тул тухайн шийдвэрийг гаргахад нөлөөлжээ. Сүүлийн өдрүүдэд бол одоо бас манай ард иргэдээс, малчтаас, манай аж ахуй нэгж байгууллагуудаас, ард хүмүүсээс бол одоо маш их санал хүсэлтүүд ирсэн. Тэгээ өчигдөр Монгол Улсын шадар сайд хүрэлцэх миний хүн сүдэ аж ахуйн сайд, мэргэжлийн хяналтын дарга хоёрт одоо
үүрэг өгж энэ одоо амьд адуу экспортлох асуудлыг зогсоох шийдвэр гаргасан. За энэ шийдвэрийг одоо бид бас ингэж өчигдөр бол гаргасан байгаамаа. Та бол адууг амьдаар нь биш Монгол улсын шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол улсын шадар сайд чиглэл өгтөө адууг амьдаар нь биш мах болгож одоо бэлтгэж нийлүүлэх, махны үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих, тэнд ажиллагчдаагаа одоо ажлынх нь орон байр, цалин хүнлүүг нэмэгдүүлэх зорилгоор энэ махныхаа үйлдвэрүүдийг дэмжье гэсэн бодлого баримтлаж дотооддоо одоо энэ адууга яг үйлдвэрийн технологиор одоо бэлтгэж одоо экспортлох тухайс ингээд чиглэлийг сайд бичээр төгсөн. Тэгээд нөгөөх хоёр дахь чиглэлт нь бол энэ. Тэгэхээр энэ шаардлагыг тавина. Тоо баримтаас харахад Монгол улс жилдээ 3-9 мянга хүртэлх тонны адуг экспортлож байжээ. Гэхдээ адуг таарах твэрэг авч амьдын жинийн нэмэгдсэн үед голдуу 9-өөс 12 дугаар сарын хооронд экспортлож байсан байна. Олон улсын малын эмнэлгийн байгууллагын гишүүн альбаа улс орнууд малыг экспортлохдоо дэлхийн мал амьтны зөвлөмж, малын тавлаг байдлыг хангах журмыг дагаж мөрдөх ёстой байдаг. Манай улс тухайн зөвлөмж журмыг мөрдөж, цаашид адууг амьдаар нь экспортлохыг зогсоож, харин адууны махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж гаргана гэдгийг албаныхан хэллээ. За тэгээ бас тэр сошиалар тараад яваад байгаа бас бичлэг байсан. Адууг амьдаар нь дайрч алж байгаа гэсэн бичлэгүүд гарсан тухай төрний сэтгүүлч асуужчихсан. Тэр тухай гэх юм бол тэр асуудлыг бол шалгана. Аль нутаг дэвсгэр дээр байгаа манай нутаг дэвсгэр дээр юм уу? Хэрвээ энэ бол бас буруу үзэл сурталын юм бас явуулж байгаа тохиолдолд энийг бол шалгаж зөх хэмжээний арга хэмжээ авнаа гэж байгаа. За бичгтийн бомб дээрх бол тэр адууг бол одоо татах өөрөг даалгаврыг шадар сайд өөр утсаар ярьж бол өгсөн байгаа. Одоогор бичигдийн бомбдор 800 гаруй адуу гарах хүсэлтийг иргэд аж ахуйн нэгж гаргаад байгаа юм. Тиймээс тухайн адууг нядалж махын экспортлох зааварчилгааг мэргэжлийн байгууллагууд өгсөн байна. Манай орны нийт нутгийн 65% нь бэлчээрийн доройтолд өртсөн тухай судалгааны дүн гарчээ. Ийм нөхцөлд малчид болон орон нутгийн удирдлагууд бэлчээрийн доройтолыг бууруулахад хамтран тэмцэх хэрэгтэй байгааг салбарынхан хэлж байна. Байгаль цаг уурын нөхцөл байдлаас гадна малын тоо толгой хит нэг газар дутагт төвлөрч байгаа нь үржин шимтэй газар бэлчээрийн доройтолд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна. Нэгэнт бэлчээрийн доройтолд орсон газар дор хойж 10 жилийн дараа сэргэх боломжтой тухай мэргэжилтнүүд тайлбарллаа. Манай одоо нэлээд үржин шимтэй хөрс ургамал бүхий ийм бүс нутаг бол илүү их одоо хүчтэй доройтсон, өөрөөр хэлбэл эргэн сэргэх чадварын 4-р ангилалд нэлээд одоо 10 буюу 10 хүртэлх жилийн одоо ийм өнжөө хамраах, сэлгэх ямар нэгэн хэмжээгээр бэлчээрийн менежмент хийж ээж одоо эргэн сэргэх чадах нь одоо бүрэлдэхээр ийм үр дүн гарсан байгаа. Бэлчээр нутгийг зүй зохистой ашиглахад үлгэрлэх ёстой хүмүүс бол малчид. Тэдэл хариуцлагатай байж чадвал бэлчээрийн доройтлыг бууруулж сэргийлж чадна. Сайн малчдыг тодруулахдаа ч мөн олон мал өсгөж үржүүлснээс гадна бэлчээр ашиглалтыг зөв хуваарлж байгаа эсхийг харгалзан үздэг байх шалгуурыг нэмэх хэрэгтэй гэсэн саналыг малчдын зүгээс хэлж байлаа. Бэлчээрийн далхалтаар болохгүй. Даацын одоо хэтэрсэн даацуул хэтэрсэн байгаа. Гэтэл далхалтад оруулахгүй учраас малчид сэлгээ явчихдаг. 10 тонноор юм 10 хоногоор. Энэ маш үр дүнгүй гэж байна. Одоо өнөөдрийн байдлаар жишээлбэл манай аймагт нэг малын текстөө үрсийг 2-оос 2.5 мал бараг 3 мал одоо хувааж идэж байгаа. Тэгэхээр тэр мал яаж одоо ашиг шимтэй байх вэ? Яаж одоо үржил шим нь сайн байх вэ тийм ээ? Бэлчээрийн даацын сантаа болсон. Тэр бол одоо жилээс жилд одоо манаас ямар байдалтай байна, ургацсан ямар байна, бэлчээр нь ямар байна гэдэг талаар сантаа болсноор бол энэ бол одоо малчтад тэр бидний ажилд бол харьцангуй маш их давуу талтай байна. Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төслийн хүрээнд малчид орон нутгатайгаа бэлчээрийн гэрээ байгуулж эхэлсэн. Мөн орон нутагт бэлчээрийн мэдээллийн бааз бүрдүүлсэн. Ингэснээр бэлчээр аль нутагт хичнээн хэмжээнд доройтсон байна гэдгийг судалж, малчид бэлчээрээ зөв хуваарлах таатай орчин бий болж байна. Бид Монгол улсад 10 жилийн турш ногоон алт төслийг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд малчид бэлчээрээ зөв ашиглах хандлага нэмэгдсэн нь үнэлж болшгүй том хөрөнгө оруулалт юм. Бид төслийг дахин 4 жил үргэлжлүүлж Монгол орны бүх аймаг сумдад хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Одоо бэлчээр нутгийг доройтуулж байгаа малчид болон холбогдох орон нутгийнханд хариуцлага тооцдог механизм чухал байгааг хуралд оролцогч талууд тодтогж байлаа. Бэлчээрийг төлбөртэй болгох, татваржуулах замаар ийм тогтолцоог бүрдүүлэх боломжтой гэж салбарынхан үзэж байна.
Арабын нэгдсэн Эмират улс байгуулагдсны 45 жилийн ой. Мөн манай улс тус улстай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил давхар тохиож байна. Энэ хүрээнд тус улсаас манай улс цугаа элчин сайд Монгол улсын засгийн газрын төлөөлөл, бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзаж байна. Манай сурвалжлагч дараах мэдээллийг эргүүллээ. Арабын нэгдсэн Эмират улстай манай улс 1996 онд дипломат харилцаа тогтоосон. За энэ оны ихээр бол Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайдын яам манай улсад байгуулагдсан байгаа. Тэгэхээр Арабын нэгдсэн Эмират улсын хувьд бол таашрын усан цахилгаан станцын төсөлд бол 13 сая Америк долларын хөнгөлөлтөө зээлийг олгосон. Ер нь бол манай улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг бол санхүүжуулахад бэлэн гэдгээ илэрхийлж ирсэн байгаа. Тэгэхээр бид энэ талаар тодруулга авахар гадаад харилцааны яамны Америк, ойрхон орнод Африкийн газрын дэд захирал Гамболдтой уулзаж байна. Тэгэхээр цаашдаа яг хоёр орны харилцааны хувьд ялангуяа эдийн засгийн чиглэлээр ямар ажлууд хийхдэхээр төлөвлөгдөж байгаа вэ? За манай хоёр орн дипломат харилцаа тогтоо 20 жил болж байгаа. Тэрнээс хойш манайх өндөр дээд хэмжээнд харилцаа ажлууд амжилттай хэрэгжүүлж байсан. Цаашдаа бол бид бол мэдээж Арабын Эмират улсад эдний булангийн орнуудтай дэд бүтц, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг асуудлуудаар манай хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх эдгээр улсуудаас тэр дундаа Абу Дабигийн сангаас бол биднээс хөрөнгө оруулалт татах хамтарсан төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаамаа. Холбол яг ямар чиглэлээр манайхаас ямар санал гараад байгаа вэ? Манайх бол одоо дэд бүтц хөдөө аж ахуйдаа түлхүү анхаарал хандуулж байгаа. Тэгээд энэ асуудлаар манайх тодорхой хэмжээний санал боловсруулаад явж байгаа. Одоохондоо бол яг тодорхой яасан юм бол байхгүй байгаа. Манайхаас бол мах экспортлох асуудал ярьдаг. Ер нь бол мах авах сонирхолтой гэдгээ чсэн илэрхийлж байсан юм байна л да. Тэгэхээр яг энэ чиглэлээр хийгдэх ажил байгаа юу? Дээр нь яг Арабын нэгдсэн Эмират улсын талын энэ дээр ер нь хэр бас нааштай хандаж байгаа вэ? Тийм, манайх бол энэ асуудлаар бол судалгаа хийгээд юмнууд өөрийнхөө талаас хамаарах юмнууд хийж байгаа. Тэгээд мэдээж цаанаас төрөл бүрийн шаардлагууд өндөр байдаг. Манайх тэр бүгдийн шаардлагыг нийцүүлээд хариу арга хэмжээний хариу байгаад тавьсан шаардлагын дагуу харилцаа санал болцоод явж байгаа одоохондоо бол. Тийм. Өнөөдрийн арга хэмжээнд бас мэдээж бизнесийн төлөөллөд оролцож байна гэж байна. Тэгэхээр бас тэд ч гэсэн хөрөнгө оруулалт татах боломж ер нь бас байна л гэж ойлгож байна. Тийм, энэ Арабын нэгдсэн Эмират улс тэр дундаа Абу Дабигийн сан гэдэг эдний их том сан байдаг. Энэ чинь бол манай бизнесийнхэнтэй хамтарч ажиллах төрөл бүрийн саналууд тавигдж байгаа. Манай бизнесийн ч бас харилцаа амжилж байгаа. Баярлалаа. Үзэгчдээ Монголын мэдээ сувгийн сурвалжлах баг та бүхэндээ Шангрилад болж байгаа. За Арабын нэгдсэн Эмират улсын 45 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнээс мэдээллийг хүргэлээ. Тэгэхээр эдийн засгийн хувьд бол хоёр орны хамтын ажиллагаа цаашид илүү өргөжнө гэдэгтээ бол хоёр тал бол санал нэгдэж байгаа юм байна. Мэдээллийг сурвалжлагч Үүлэн Солон, зураглаач Иштерч нар шууд дамжуулан өргөлээ. Одоо үзэгчдээ хүн олон улсын үйл амьдралын мэдээ хүлээн авна уу? Үзэгчдэд орой минь төргий. За Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин улс орныхоо мэдээллийн аюулгүй байдлын шинэ номлолыг баталлаа. Орос улсын аюулгүй байдлыг хангах нэг гол чиглэл нь мэдээллийн технологиг ашиглах явцад үүсч болох зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх явдал гэдгийг энд тэмдэглэсэн байгааг ТАСС агентлаг мэдээлж байна. За харин төрийн болоод олон нийтийн аюулгүй байдлын салбар дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах стратеги зорилго нь Орос улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, улс төрийн болоод нийгмийн тогтвортой байдлыг хангах, хүний эрх эрхчлөө, мэдээллийн дэд бүтцийг хамгаалахад чиглэгдэн хэмээн тодорхойлсон байнамаа. Түүнчлэн энд зарим улс орнуудын тусгай албад дэлхийн техникийн байдлыг тогтворгүйжүүлэхийн тулд мэдээлэл сэтгэл зүйн нөлөө үзүүлж бусад орнуудынхаа тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж байгааг тэмдэглэсэн байна. За үүний зэрэгцээ Оросын чухал объектууд руу зохион байгуулалттайгаар халдах нь ихссэний дээр Оросын эсрэг чиглэгдсэн гадны тагнуулын үйл ажиллагаа идэвхжсэнийг онцолсон байгаа юм байна. За мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах стратеги зорилго нь мэдээллийн орон зайд сөргөлдөөнгүй улс хоорондын харилцааны тогтвортой системийг бий болгох явдал гэдгийг тус номлолд онцолсон байгаа юм. За ерөнхийлөгч Путиний баталсан энэ номлолын бас нэг чиглэл нь Орос улсын зэвсэгт хүчний аюулгүй байдлыг хангах системийг төгөлдржүүлэх явдал хэмээн тусгаж өгсөн байгаа юм байна. За мөн мэдээллийн аюулгүй байдлын номлолд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хилийн чандад ялгуурлан гадуурхаж байгааг тэмдэглэснийг РИА Новости мэдээлж байна. Түүнчлэн гадаад улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Орос улсын төрийн бодлогод нэг талыг барьсан үнэлэлт дүгнэлт өгч байгааг, иймэрхүү материалуудын тоо нэмэгдэж байгааг онцолсон байна. За Орос улсын хүн амд тэр дундаа залуучуудыг Оросын уламжлалт, яс суртахууны үнэт зүйлсийг нь мартагдуулахын тулд мэдээллээр дамжуулан нөлөөлөх гэж оролдож байгаа нь ихсэн гэдгийг ч бас тэмдэглэн бичсэн байна. За үүний зэрэгцээ Орос улсад
Түүний дотор банк санхүүгийн систем дэх компьютерийн гэмт хэргийн цар хүрээ нэмэгдсэнийг энэ номлолд анхааруулсан байгаа юм байна. За Орос улбаны улсын ерөнхийлөгч мэдээллийн аюулгүй байдлын салбарт шинэ цогц арга хэмжээ авах шаардлагатай болоод байгааг аль 2014 онд мэдэгдэж байсан. За тэр үед Орос болоод барууны орнуудын харилцаа Кримийн асуудлаас болж хурцдаж эхлээд байсан юм а. За Өмнөд Солонгосын томоохон 9 компани удирдлага ерөнхийлөгч болоод түүний найз Choi Soon-silтэй холбоотой асуудлаар парламентд дуудагдсан байна. Дээрх компаниуд ерөнхийлөгчийн найз Choi Soon-siлийн санд их хэмжээний мөнгө хандвалсан учраас парламентын гишүүд энэ талаар удирдлагуудаас нь тодруулга авахар дуудсан байна. За Samsung, Lotte Group зэрэг 9 компани Choi Soon-siлийн санд их хэмжээний мөнгө хандвалсан бөгөөд энэ хандив нь хууль ёсны хэсгийг тогтоохоор мөрдөгчд ажиллаж байгаа юм. За Samsung-ийн тэргүүн парламентын чуулган дээр хэлэхдээ Choi Soon-siлийн санд нийтдээ 1746 сая Америк доллартай тэнцэх хэмжээний вон хандвалснаа мэдэгдсэн байна. За мөн тус компани өмнө нь соёлын болоод спортын төрөл бүрийн арга хэмжээнд зориулж олон хандив өгдөг байсан бөгөөд ерөнхийлөгчийн найзын санд хандив өгөх үед с ижигтэй зүйл байгаагүй хэмээн мэдүүлсэн байна. За түүнчлэн тус компани тэргүүн Ли Жэй ерөнхийлөгч Пак Гин-хэ соёл урлагийн болоод спортын ийм арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг тусламж хэрэгтэй байгаа тухай ярьж байсан ч хандив өргөх хүсэлт тавьж байгаагүй мэдүүлсэн байна. Гэхдээ тэрээр тусах компани хандивтай холбоотой асуудлын ёс зүйн болоод эрх зүйн хариуцлагыг хүлээнэ гэдгийг илэрхийлсэн байна. Харин GC Group-ийн тэргүүн Ха Чансу эрх баригчдын хүсэлтэнд татгалзсан хариу өгөх угаасаа амаргүй хэмээн мэдэгдсэн байна. За эрх баригчдаас хүсэлт ирсэн л бол татгалзахад хүнд байдаг нь Өмнөд Солонгосын өнөөгийн бодит байдал гэдгийг тэрээр хэлсэн байна. Одоогоор 9 компани удирдлагуудыг ерөнхийлөгчийн найзын санд их хэмжээний хөрөнгө мөнгө хандвалсан хэмээн албан ёсоор буруутгаагүй байгаа. За гэхдээ өнгөрсөн сард л гэхэд дээрх компаниудын заримынханд байранд нэгжлэг хүртэл хийж байсан юм а. За энэ хооронд ерөнхийлөгч Пак Гин-хэ эх оны 4-р сарын сүүлчээр хугацаанаасаа өмнө огцрох шаардлагыг хүлээн авахд бэлэн байгаагаа илэрхийлсэн гэсэн мэдээлэл ирж байна. За энэ тухай тус улсын эрх баригч Синүүрэ намын дээгүүр албан тушаалтан мэдэгдсэн байна. Эрх баригч намынхан ерөнхийлөгчд итгэл хүлээлгэх хэсэг асуудлаар парламентд санал хураалт явуулахын оронд хугацаанаас нь өмнө огцруулах нь зүйтэй гэдэг санал гаргаж байгаамаа. За гэвч сөрөг хүчнийхэн төжиг олон нийт энэ шийдвэрийг нааштайгаар хүлээн авах нь эргэлзээтэй гэж TBS телекомпани мэдээлж байна. Японы ерөнхий сайдын эх 26-наас хавын арлуудад хийх айлчлалд олон улсын хэвлэлүүд анхаарлаа хандуулж байна. Энэ айлчлалын үеэр ерөнхийлөгч Барак Обаматай яриа хэлцээхээр төлөвлөж байгаагаа Японы ерөнхий сайд Шинзо Абе зарласан даруйд Перл Харборт очиж албан ёсоор өөрчлөлт гуйх нэ гэдэг асуудал барууны хэвлэлүүдээр хөндөгдөж эхэлсэн юм а. За хоёр орны төр засгийн тэргүүнээр Перл Харборт очиж 75 жилийн өмнөх Япончуудын агаарын цохилтонд өртөж амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх юм байна. За тэр үеийн Японы армийн халдлагын уршгаар олон мянган хүн амиа алдсны ихэнх нь Америкийн цэргүүд байсан юм а. За мөн энэ тулаан номхон талай дахь дайны эхлэл болсон. Тэгвэл тэр үйл явдлаас хойш 75 жилийн дараа Японы ерөнхий сайд анх удаага Перл Харборт зочлох гэж байна. Тэрээр энэ тухайгаа сэтгүүлчдэд мэдэгдэх үеэрээ түүний айлчлал нь Япон, Америкийн нэгдсэн улс нөхөрсөг харилцаагаа сэргээсний онцгой чухлыг тодтгон харуулах боломж хэмээн үнэлж байгаагаа илэрхийлсэн юм а. За Нью-Йорк хотын захирагч Билл де Блазио холбооны эрх баригчдад хандаж шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампын аюулгүй байдлыг хангахад зориулж нэмэлтээр $35 сая хуваарлах хүсэлт гаргасан байна. Associated Press-ийн мэдээлж байгаагаар хотын дарга энэхүү цагтлаа ерөнхийлөгч Барак Обамад хэмээн хаяглан илгээжээ. Энэ нэмэлт хөрөнгө мөнгө Нью-Йоркийн цагдаагийн ажилтнуудын хэрэгцээг хангахад зориулагдана хэмээн тэрээр мэдээлсэн байна. За мөн Нью-Йоркийн захирагч энэ асуудлаар сангийн яам, Конгрессийн албан ёсны төлөөлөгчдөд уулзахаар төлөвлөд байгаагаа мэдэгджээ. Дональд Трампын гэргий түүнийг ерөнхийлөгчийн тангараа өргөснийхээ дараагаар амьдрах Вашингтон дахь цагаан ордон руу нүүхийг хүсээгүй юм. За тэрээр 10 настай Барн хүүг нь сургуулаа төгсөх хүртэл Нью-Йоркоос нүүн шилжихгүйгээ мэдэгдсэн. Тиймээс Нью-Йоркийн эрх баригчид аюулгүй байдлыг нь хангах үүргээ үргэлжлүүлэн хийхэд дээрх хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй хэмээн үзэж байна. За олон улсын хамтын нийгмийн Сирийн асуудлаар дахин санал зөрөлдөд байна. Орос улбаны улс хятад улсууд Сирийн асуудлаарх нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн тогтоолд хориг тавилаа. Энэ тогтоолд Сирийн Алеппо хотод 7 өдрийн туршид гал зогсоохыг уриалсан байсан юм. За Америкийн нэгдсэн улс Их Британий төлөөлөгчид тус хотод энгийн иргэд олноороо амиа алдаж байхад байлдааны давуу байдлаа хадгалж үлдэхийг чармаалаа хэмээн Орос улбаны улсыг буруутгасан байна.
За Сирийн сөрөг хүчний эвслийнхаа нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн санал хураалтын дараа гал зогсоох үүрэг хариуцлага тус зөвлөлийн гишүүдэд оногдож байгааг мэдгдсэн байна. Тогтоолын төслийг нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн гишүүн 11 орн дэмжсэн. Харин Орос, Японы улс, Хятад, Венесуэл улсууд эсэргүүцсэн санал өгсөн бол Ангол улс дүдгэлзжээ. Нэгдсэн үндэсний байгууллага дахь Орос, Японы улсын суурин төлөөлөгч Виталий Чуркин Америкийн нэгдсэн улсын санаачлагаар энэхүү тогтоолын төслийн санал хураалтыг явуулсан төдийгүй тус улс төслийг боловсруулагчдад ихээхэн дарамт шахалт үзүүлж байсныг мэдгдсэн байна. За мөн тэрээр Алеппод эвлэрэл тогтоох шийдвэрийг Америкийн нэгдсэн улс, Орос, Японы улсын л яриа хэлцээний үр дүнд гаргах боломжтойг сануулсны зэрэгцээ ийм яриа хэлцээ тодорхой үр дүнд хүрнэ гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл нэмэлт дарамт шахалт үзүүлэлгүйгээр тодорхой шийдэл гаргах яриа хэлцээнд цаг олгох ёстой хэмээн үзэж байна. Түүний мэдэгдэж байгаагаар Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Джон Керри, Орос, Японы улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар ийм тодорхой үр дүнд хүрэхээр яриа хэлцээ хийж байгаа юм байна. За өнгөрсөн ямгарагт Орос, Японы улсын Батлан хамгаалахын яамнаас Алеппогийн орчимд тус улсын 2 сувилагч амиа алдсныг мэдээлсэн. За түнчлэн үүний хариуцлагыг барууны орнуудад тогож байгаагаа мэдэгдсэн. Харин барууныхан Алепподод энгийн иргэд амиа алдаж байгаад Орос, Японы улсыг буруутгаж байлдааны ажиллагаагаа зогсоохыг шаардсаар байгаамаа. За Францын ерөнхий сайд Мануэль Вальс ерөнхийлөгч Франсуа Олландод огцрох хүсэлтэд өргөн барьлаа. Тэрээр Эври хотын захиргаан дээр хэлсэн үгэндээ энэ тухайга өчигдөр мэдэгдсэн. За түүгээр зогсохгүй ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр шийдвэрлснээ зарласан юм а. За өдгөө 54 настай Мануэль Вальс нь Францад төрөөгүй анхны засгийн газрын тэргүүн болж байсан. За тэрээр 1962 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Испани Барселона хотод төрсөн юм. Түүний эцэг Каталоны зураач байсан. Харин их нь Швейцарын италичууд амьдардаг нутгаас гаралтай юм байна. Түүнийг ийм шийдвэр гаргахад ерөнхийлөгч Франсуа Олландын дахин төрийн тэргүүний суудлын төлөө хөрсөлтөнд оролцохгүй гэсэн мэдэгдэл нөлөөлсөн байх гэж орон нутгийн ажиглагчид үзэж байна. За гэхдээ Вальс социалист намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд эх оны 1-р сарын 22, 29-ний өдрүүдэд болох 2 шатны урьдчилсан санал хураалтанд ялалт байгуулах ёстой юм. Гэхдээ олон нийтийн дунд явуулж байгаа санал асуулгын дүнгээр Алан төдийгүй Вальс ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатанд орж чадахгүй гэж дүгнэхээр тааруухан дүн гарч байгаа юм байна. За одоогоор бүгд найрамдах намын Франсуа Фион, үндэсний фронт намын Марин Ле Пен нарын рейтинг л өндөр байгаа юм байна. Узбекистаны ерөнхийлөгчийн ээлжид бус сонгуулийн урьдчилсан дүнгээр тус улсын ерөнхий сайд Шавкат Мирзиев 88 зуны 61% саналаар ялалт байгууллаа. 2003 оноос ерөнхий сайдаар ажиллаж байсан. За өнгөрсөн 9-р сараас ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа Шавкат Мирзиев нь Узбекистаны парламентын доод танхимд олонхын судалтай улс төрийн хүчин либерал ардсан намаас нэр дэвшсэн юм. Тэрээр орноо цэрэг улс төрийн эвслүүдэд нэгдэхгүй байх, тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудтай түүний дотор Орос, Японы улстай харилцаагаа хөгжүүлэх амлалтуудыг өгч байсан юм а. За Узбекистаны сонгуулийн төв хорооноос мэдэгдэж байгаагаар өнгөрсөн ямгарагт болсон сонгуульд нийтдээ сонгогчдын 8783% нь буюу 17 сая 93 мянган хүн саналаа өгсөн байна. Үзэгч та бүхэнд олон улсаас сүлээ авсан зарим мэдээллийг багцлан урагдлаа анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баярлалаа. Одоо үзэгч та бүхэн ойрын өдрүүдийн цаг агаар мэдээ хүлээн авна. Өөлгөд шөндөө 8, өдөртөө 4 хэмхүйтэй. Улаангом шөндөө 28, өдөртөө 15 хэмхүйтэй. Ховдод шөндөө 14, өдөртөө 7 хэмхүйтэй. Алтайд шөндөө 13, өдөртөө 6 хэмхүйтэй. Улаастад шөндөө 18, өдөртөө 13 хэмхүйтэй. Тосон цэнгэл шөндөө 27, өдөртөө 20 хэмхүйтэй. Баянгор шөндөө 19, өдөртөө 6 хэмхүйтэй. Мөрөнд шөндөө 20, өдөртөө 9 хэмхүйтэй. Хатгалд шөндөө 19, өдөртөө 11 хэмхүйтэй. Цэцэрлэг шөндөө 14, өдөртөө 2 хэмхүйтэй. Хар хорин шөндөө 11, өдөртөө 3 хэмхүйтэй. Арвахэр шөндөө 10, өдөртөө 2 хэмхүйтэй. Болгонд шөндөө 21, өдөртөө 8 хэмхүйтэй. Дарханд шөндөө 19, өдөртөө 9 хэмхүйтэй. Эрдэнэтэд шөндөө 14, өдөртөө 6 хэмхүйтэй. Чойрт шөндөө 17, өдөртөө 3 хэмхүйтэй.
Сүхбаатарт шөнөдөө 20 өдөртөө 12 хэм хүйтэн Зүүнараа шөнөдөө 21 өдөртөө 12 хэм хүйтэн Зомодод шөнөдөө 20 өдөртөө 9 хэм хүйтэн Багнуурт шөнөдөө 28 өдөртөө 14 хэм хүйтэн Чингис хотод шөнөдөө 25 өдөртөө 9 хэм хүйтэн Барангууртод шөнөдөө 20 өдөртөө 11 хэм хүйтэн Чавалсанд шөнөдөө 18 өдөртөө 11 хэм хүйтэн Мандалгов шөнөдөө 16 өдөртөө 3 хэм хүйтэн Даланзадгад шөнөдөө 10 өдөртөө 3 хэм Хамбогдод шөнөдөө 7 хэм хүйтэн өдөртөө 2 хэм дулаан Саншандд шөнөдөө 15 өдөртөө 3 хэм хүйтэн Замиудад шөнөдөө 14 өдөртөө 2 хэм хүйтэн Нэсл Улаанбаатар хотод шөнөдөө 21 өдөртөө 10 хэм хүйтэн байх болно. Эргэмлэгчдээ бид та бүхэнд цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн мемор гарагийн дугаараа үзүүллээ. Та бүдгийн маргаашийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй болтугай сайхан амраарай.